Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчдод баярлалаа. 7 хоног бүрийн Давос баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг. Яманы махын халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиоос хөтлөгч Царайлаг Ари болон Аш сайхан Ари хоёр хамтран өргөн за найруулагчаар Шимбад ажиллаж байна. Өнөөдөр манай Hot Topics нэвтрүүлэгтээ экологийн цагдаагийн алба хамтран ажиллаж байна. За мөн wellness-ийг Well Bishop-оос өрөөтэй Well Bishop-цыг мэн хамтран ажиллаж байна. Өглөөний минь дарий сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарв уу? Сайхан амарсан. За Улаанбаатарт бол 9 цаг 13 минут болсон байна. Hot Topics нэвтрүүлгийн өчигдрийн дугаар дээр YouTube дээр байгаа комментуудаас бид хоёр эхлэе нэвтрүүлгээ. 2 хари болон бүх сонсогчтойгоо Өгшин өглөөний мэд хүргэе. Одоо ер нь мэдээ юм үзэх шаардлагагүй болж байна. Та хоёрын топ мэдээнүүдийг сонсоод сайхан байна. Эрэгтэй харийн мэдээгээ эхлэхдээ Царайлаг Ари мөн ялдам сайхан ааштай Ари гэж эхлэрэг загсан. За би 100%ийн одоо хүсэлтийг нь биелүүлээ. За ялдам Ари. Царайлаг Ари гүтгсэн эрг болооч. Ерөөсө хизээч ялдам биш байдаг. Тайвар ааш. За уран чимэг од гэрэл 9945 Вашингтон DC-гээс байнга сонсдог гэсэн бол Отгон Т Пайпер 3190-с баярлалаа. Чикагогоо сонсдог багцалсан сайхан мэдээ шүү. 2 ариатай амжилт хүсье гэсэн байна. За энэ доор нэг инээдтэй коммент байсан. Би өчтөр уншичаад инээд төрөөд. Эмбо 5275 Сүүн зам галактик Нарны аймгийн дэлхий гараг Евроаз ТV-ийн чэжинд байдаг их Монгол улсын Улаанбаатар хотоос царайлаг ухаалаг авиаслаг би сонсож байна. 2 хари амжилт хаа гэсэн байна. За тэгээд Канадын Монтреал, Шведийн Стокгольм, за тэгээд энд бас нөгөө Салют 2 хари Францын Атлантын далай тэнгисийн хотоос өдөр бүр MJL радио аппликейшнээс өдөр бүр сонсдог шүү. Шинэ мэдээллийг шуурхаа хүргэдэг та хоёртай баярлалаа. Амжилт гээд туул 54-ийн 3 маань битсэн байна. За, одоо бис нэвтрүүлгийн өнөөдрийн мэдээлэл үгээ. Бүгдээр орцгоё. Америк нэгдсэн улс өчигдрөөс Nancy Mace гэдэг 50,000 хайлтгаар тэргүүлж байна. За, Nancy Mace гэж юм бэ гэд бүгдээрээ бас Nancy Mace бол бүгд найрамдах намаас гарсан 2020 онд сонгогдсон энэ юуны Сенат Конгрессийн гишүүн. За, Конгрессийн гишүүн энэ хяналтын хороо гэж байдаг юм байна. За, энэ хяналтын хороон дээр ийм маш чухал, маш сэтгэл хөдлөсөн ийм илтгэл тавьсан гэх юм уу? Мэдээлэл хуваалцсан. За энэ өчигдрийн бидний ярьжсэн мэдээлэлтэй холбоотой. За Ари өчигдөр ярьсан шүү дээ. Take it down буюу өөрийнх нь өшөө авалтын зорилгоор видео цацдаг энэ үзэгдлийн эсрэг буцаагаад одоо порно авч юм уу янз бүрийн порно сайтуудаас татах үүрэг оноож байгаа сайтуудад. За ийм хууль батлагдсан. Тэгээ би яг асууж ирсэн. Тэгээд за тавьсан хүнд хариуцлага хүлээлгэхгүй юм уу гэсэн. За энэ тухай яг хүлээж авсан. Нөгөө цээж ам нэхэр уушиг нэ гэж ярьдаг шиг нэгэнд энэ асуудал одоо энэ сэдвийг дэлхийд даяар дэмжиж байгаа bipartisan буюу хоёр нам хоёулаа дэмжиж байгаа яг энэ үед яг энэ одоо халуун цаг үед дахиад сэдвийг өшөө энэ хангалттай биш вэ гэдэг санааг энэ Nancy Mace гаргаж ирсэн. За энэ санаагаа батлахын тулд өөрийнхөө маш эмзэг гэх юм уу тэр болгон одоо энэ чинь манайхаар бол улсын хурлын гишүүн гэж бас явах. Улсын хурлын гишүүн тэр болгон өөртөө хүмүүстэй хуваалцах гараагүй өөрийнхөө нүцгэн зургуудаа харуулад за ийм байдлаар баталж үзүүлсэн байна. Нүцгэн зураг. За яасан бэ гэсэн чинь Nancy Mace за энэ 2022 онд шинэ ийм найз залуудаа сүү тавьсан байсан байна. За түүний сүйт залууг нь бол Патрик гэж нэрлэдэг. За Патрик Брайант гэдэг энэ сүйт залуугаас одоо салсан. Одоо салаад энэ хоёр шүүхтэлцээний асуудалтай байгаа юм. Яасан бэ гэсэн чинь Nancy Mace гэдэг энэ одоо конгрессийн гишүүн өөрийнх нь зураг болон өөр янз янзын бичлэгтэй 10,000 зураг бичлэгүүдийг найз сүйт залуугаас олсон баг. За энэ сүйт залуу энэ хоёр нөгөөх нь Tinder ч юм уу ингэ 10,000. За одоо тэр тухай ярина. Юу вэ? За энэ найз залуутайгаа уг нь бол 18 сарын турш одоо ингэ сүү тавьсан байжгаад тэг яагаад салах болсон бэ гэсэн чинь араар нь тавьсан буюу нөгөө болцооны ап гэж яддаг ш Tinder мэдэр ийм апаар араар нь тавиад байсан баригдаад за тэгээд энэ одоо найз залуугаас сүү залуугаас салсан юм билээ Патрик Брайант. Гэхдээ Патрик Брайантаас салсан зүв болж гэж өөрөө одоо дүгнэдэг. Яагаад тэгэхээр өөрт нь хэлэхгүйгээр маш олон энтэн тавьсан камерын нүцгэн шалтан бичлэгүүдийг биччихсэн болж тарж. Ямар муухай юм бэ тий? Бүр үнэхээр амар. За тэгээд болоогүй. Яасан бэ гэсэн чинь энэ найз залуу сүйт залуу нь өөр 3 найзтайгаа нийлээд бага насны хүүхдүүдтэй одоо янз бүрийн
бэлгийн ажилд орж байгаа мөлчлөг хийж байгаа янз янз алчин олон видеонуудыг олцсон байгаа. За ингээд шок болонгуудаа энэ одоо өөрийнх нь зураг нь би одоо зургаа одоо конгрессийн хяналтын хороон дээр танилцуулаад өөрийнх нь нүцгэн зургийг харуулж байгаа. Энэ надад тохиолдож байна. Би бол конгрессийн гишүүн хүн. Би бол ийм том хүн. Намайг ингэж байгаа юм чинь өөр хинч байсан хэнийг ч ингэж одоо дураараа доромжилж нууцаар ингэж бичлэгүүдийг аваад цацах ийм эрсдэлтэй ийм дарамттай байгаад байна. Энэ одоо зөвхөн энэ интернетээр тавингууд нь буулгах хангалттай биш. Эднүстэй хуулийн хариуцлага тооцох хэрэгтэй гэдэг санааг Нэнси Мэйс хэлээд байгаа юм. За өчигдөр бас ярьчихсан тийм. За одоо ингээд нэг хүн ингээд өшөө аваад нэгний зургийг нүцгэн зургийг тэнд тавьчихдаг. Гэхдээ ингэсний төлөө буулгах л хууль батлагдсан. Гэхдээ энэ тавилахад хариуцлага хүлээхгүй орхиод ш. Тэгэл дахин даваал буулгаад байвал ямар утга учир байгаа юм те. Яг учир дутагдaltaй юм байна л да. Ялтчгүй тэргүй хадагтай Мелания Трамп өөрөө лоббидсор байгаад өөрөө бүр конгресс дүүг хэлсээр байгаад энэ хуулийн төслийг түлхээд байгаа юм байлээ. Гэхдээ би бодсон л да би нөгөө чамайг асуухт нь би хуулийн бүтэн уншаагүйгээ сууж исэн л да. Гэхдээ би яг тухайн үед яаж ч удсан цогц хуулийн төсөл байх хэрэгтэй тийм үү. Хэрэг хийсний тогтоогоод хэргийн зогсоож байгаа юм бол хийсэн хүнд нь ямар нэгэн одоо шийтгэл оногдуулдаг байх хэрэгтэй гэж бодсон чинь тэр нь байхгүй хаягдсан юм. Тэгэхээр энэ чинь зүгээр л нэг тийм одоо дүр эсгсэн хууль юм биш үү? Хуулийн төсөл юм биш үү те? Гэхдээ яг бүтэн энэ суур гэж бас хэлж болно. За тэгээ Нэнси Мэйс бол яг энэ асуудлыг үлгэж аваад одоо яг энэ дуусгах хэрэгтэй, энийг бүрэн дүр зургаар нь харах хэрэгтэйгээд энийг итгэн үнэмшүүлж өөртөө анхаарал татахын тулд маш өөрийнхөө энэ чинь одоо 18 сарын турш хин нэгнтэй сүү тавьсан байна гэдэг, хайр сэтгэлийн холбоотой байна гэдэг, тэр нь өөрийнх нь харгаар тавьсан, өөрийнх нь зураг юм байна. Энэ эмзэг асуудлуудад нээлттэй байна гэдэг нь тэр болгон хүний одоо нэг хүсвүүштэй зүйл бол биш. Гэхдээ ингэж тавьж байгаа нь энэ хуулийг одоо яг нэгэнт одоо нээснийх гүцэд одоо яг бүрэн утга төгөлдөр болгомоор байна гэдэг үгнээс ингэж одоо танилцуулаад байгаа юм. За тэгээд одоо интернетээр түүний зураг ямар хүүхэн байдгийг, ямар бүсг байдгийг 47 настай энэ бүгд нандах намын одоо конгрессийн гишүүнийг хүмүүс сонирхоод за зарим нь зургийг хайхаад найруулагч зургийг өгсөн байна л да. Одоо яг нэг сонсгол дээр танилцуулсан зураг арталтай томоор хевлээд тавьчих машин бараа явж байгаа хүмүүстэй зориулаад би хийлгээд за яг гэртээ нэмэгтэй нүцгэн байгаа юм шиг байна. Ингээ хар цагаан нөгөө хяналтын камер дээр бичигдсэн болохоор тод харагдахгүй байна. Гэхдээ хүн гэртээ хамгийн амар амгалнаараа байдаг штэ. Юу ингээ хин нэгэн хүн бичлэг хийж ийн гэж бодох юм бэ. Тэгээ яг ийм нөхцөлтөнд одоо зургийг аваа бичлэгийг нээсэн юм л юм байна л да. Би тэгтээ бүр ингээд надад ч сонсоо би хүртэл шок одоо тий хамгийн хайртай гэж итгэж байгаа тэр дотны үнийхээ хажууд бичлэгийг хийгээ хадгалаад 100000 гэдэг чинь юу гэсэн үг 100 биш 1000 биш 100000 гэдэг чинь амар юм аа. За тэгээ энэ хоёр чинь бас мөнгө төгрөгөө хуваах моох гэл бүүн шүүхийн асуудалтай ингэсэн байгаа юм. Найз сүүц залуу. Заста сүүц залуур ингээл өөрх нь хараар ингэж идэг аимшигтай юм. Түрүү манай найрлагч одоо энэ халдсан дуу нэг залуу харуулсан. Цуврал алуурчин шиг царайтай. Мэдгүй би харахаар одоо их л тийм юу нүдэн тулаахан дуу. Аливаа хойлоо дахиад зургийг нараад. Найруулагч чагаад. Би зүгээр мэдгүй надад бол одоо энэ залуу ямар одоо ийм одоо үйлдэл гаргаж амааргүй гэж итгэмээргүй л одоо тийм царайтай л нүдэн тулаахан дуу царай надад бол санагдсан. За одоо гараад ирлээ зургийг. За манайхан энэ ямар царайтай залуу байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг байгаа шүү дээ. Энэ халдсан залуу мөн. Энийг Патрик гэд нэрлэдэг тийм. Түүний сүүц залуу. Чи зүгээр энэ хүнийг энийгээгүүд яг тэр царайгаараа ингээд чам руу ширтэж байгаагаар нь төсөөлдөө. Үгүй надад бол яг тэгэл Патрик Пайн байдаг л одоо тийм залуу юм шиг надад санагдчих шүү дээ. Надад нэг тийм Скандинавын орны нэг тийм алуурчтай киноны алуурч шиг харагдсан. За Нэнси Мэйсийн бас нөгөө нүцгэн зургийг харах гадаас хүмүүс хайгаад байгаа юм шиг байлээ. Би бас дөрөв чамайг ярьж эхлэнгүүт найруулж бас зургийг ингээд блардад өгөх байхтай гэд хүлээлттэй байсан. Гэтэ угаасаа яаж ч утсан бүрэн нүцгэн зураг байхгүй л хальтаа гэж бодсон л доо. За хамтран ажиллагчаа танилцуулаад би манай нэвтрүүлэгтээ экологийн цагдаагийн алба хамтран ажиллаж байна. За Монгол улсад гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах, зөвлөлийн ажлын алба, нийслэлийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтөө тэмцэх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хүн бүр байгаль хамгаалагч урайндар зохион байгуулагдах байгалаа хамгааллын нэгдсэн арга хэмжээг энэ оны 4-р сарын 25-ны өдрөөс эхлүүлэн муулсан хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. За арга хэмжээний хүрээнд бол хүүхдийн экологийн боловсрол, за байгальтай танилцах, байгаль хамгаалах уламжлал, за иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль хамгаалах үүсэд бүх нийтийг уриалсан мэдээллийг иргэд олон нийтэд хүргэн хүргэх гэж ажиллаж байгаа 4-5 одоо хүрээнд ажиллаа явуулж байгаа маань. За иргэд хүрээлэн байгаа орчинд эсрэг гэмт хэрэг, зөрчилтөө тэмцэх, урьдчилан сэргийлэх
иргэд олон нийтэд байгаль орчны багц хуулийг сурталчлах замаар эрх зүйн болон экологийн боловсролыг дээшлүүлэх, байгальд хамгаалах үйлсэд бүх нийтийг уриалахад оршиж байгаа байгаль хамгааллын аяндаа бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж экологийн цагдаагийн албанаас уриалж байна. За манай нэвтрүүлэгтээ экологийн цагдаагийн алба хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За. Миний хажууд энэ хонхыг тавьсан чинь би яг чаваг видеог ярьж хахад дарж сандрахмаас нэгдэдэг нэг тийм хамаг сахилгагүй зэн дотроос хөдлөдөг юм. Бүр нэг хуруу байшаа ингээд яваад дардгалах таа. Би түрүүнээс хойш хуруугаа нилээд татлаа штэ бүр. Сув дундрах юу нүдэнд дулаах юм бэ ёо гинэ. За уушлаарай миний бэлгийн итгэж болохооргүй царайтай юм байна гэсэн бэ шүү. Аа. За бүгд л одоо хараад царайг нь бол юу гадарлаад байна. Би л одоо яах вэ? Бэдгэл залууныг гарч байгаа. Тий яах вэ? Гинэн цайлган сайхан сэтгэлтэй хүн одоо аргагүй. Хүн бусдыг өөрсгөл л одно шүү дээ. За ариггүй наа. Энэ амбог Оюнбатах ингэж хэлсэн байна. Өмнөд Солонгос Сон Хёмин гэдэг хайлт бүүн болж байгаа да. Эсвэл Европа лиг гэдэг. За Европа лиг орж ирсэн байсан. Сон Хёминий нэр одоо англи хэлтэй орнууд дээр Солонгосоос гадна англи хэлтэй орнуудаас гадна ороод ирсэн байсан. Би тэр уншсан л да. Тэгээд цаадах чинь Европа лигт бага одоо аварга болгосон одоо гол ингээд одоо тоглогч нь болсон юм байна. Тэгээд цомоо болсон юм уу? Тийм цомоо өргөд үнсэж байгаа зурагчлалын цэцэг. За тэгээд ярьсан яран дээрээс нь ингэж ярьсан байлээ би тэ харчаад хөөхөн залуу ингэж хэлэхэд яах вэ дээ л гэж утсан. Та нар намайг одоо домог гэж хэлж болно гэж хэлсэн байлээ. Орцсон. Гэтэ энэ Сон Хёмин гол нь гарсан юм уу? Гарсан юм байна. 90 дэх минутанд гарч ирсэн. 67 дэх минутанд гарч ирсэн гэж тэ. Гараанд болдвол ингээд шууга дааг батууд би энэ хүнийг сүүлийн мөчөд гол хийсэн болов би уншаагүй шүү. Тийм би үзсэн. Ядчих манай багтаа тоглосон байна. Манай баг. За дараагийн мэдээлэл рүү орох уу? Би тэгээд аваагүй юм шүү дээ. Энэ хартаа ашиг сонирхлын зөрчил ба. За. За одоо дараагийн мэдээлэл маань. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай холбоотой би бүр одоо нэг Трампыг албаар татаж ирээд идэв шиг нэг тийм гин буруутай санагдсан шүү. За. Гин буруутай биш санагдаад байх юм аа. За ингэсэн. Одоо нөгөө алдарт худалдааны тарифа улс орнуудын эсрэг тогтоогоо заадах чинь нэгстэй бантангийн утгаа илжүүл одоо загнуулт юм болов. Жохо айгаал шүү. Зүйл юм хийж юм шиг байлаа шүү дээ. За тэгж байгаа. За. Бантангийн утгаар гэдэг нь ямар утгаар хэлсэн бэхээр нөө улс орнууд сандраад одоо энэ худалдааны ингээд томоохон түншээ алдахгүй тул за ингээд цаашд ингээд худалдааны харилцаагаа хадгалахын тулд за тэр тарифыг жоох уян хатан байлгах тийм үү. Магадгүй тэр гинт өндөр тогтоосон тарифыг багасгаад бууруулаад шатлалтаагаар нэмэх ч юм уу ийм асуудлуудыг улс орнуудын удирдагчид дотроо яриад парламентаараа хэлцээд ирж уулзаад байгаа юм байна л та. За яг энэ ингэж ирж уулзсан дараагийн төлөөлөл нь Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Сирил Рамафоса гэдэг хүн болсон. За Сирил Рамафоса буюу Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын эсрэг Дональд Трамп 30% тариф тогтоосон. За мэдээж одоо энэ улс чинь энэ тарифыг буулгах, за Америкийн нэгдсэн улстай худалдааны харилцаагаа уян хатан байлгах нэмээд одоо Трамптай ингээд жаахан зузрах юм зорилготойгоор бүр ингээд улсынхаа тэргүүн гольфчдыг хүртэл айлчлалынхаа багт дагуулж ирсэн юм байна. Уг нь ёо Трамп биш дээ. Ер нь зөв юм аа. Хинч бодож олмооргүй амар тэнэг гэх юм одоо олон улсын худалдааны энэ одоо систем байгаа систем тариф гэдэг нэг юм гаргаж ирчээд тэр хүзрээр хүмүүс зүгээр бүгдээр хөл алдаж гүцгээгээд эхэлж байна. Хүзрөө барьсан ингээд багтаад байгаа гэдэг ингээд. Учиг тавина гингүүт за ар болгочлоо гүйж нэ. Хөл алдаж гүйгээд. Сая тэр арабаар юу болов? Харин тийм бүр хөөлөрж ирлээ шүү. Манайх чадчихна. Мундаг юм аа. За тэгээд яасан бэ гэсэн. За Сирил Рамафоса ирлээ гольфчд. За нэмээд бүр парламентынхаа цагаан арьстай гишүүдийг дагуулж ирсэн. Одоо өөрөө энэ чинь өнгөт арьстай хүн. Яагаад энэ цагаан арьстай гишүүдийг дагуулж ирсэн тухай өмнө нь чи ярьсан. Одоо нөгөө өмнөд Африкт цагаан арьстай фермерүүдийн эрх зөрчигдөөд орчин цагт энд цагаан арьснуудын эсрэг геноцид буюу үе болноор нь хомроглон устгах ийм үйл явдал болоод байна гэд Трамп мэдэгдээд 50 гаруй фермчдэд одоо Америк нэгдсэн улсын улс төрийн оргнол олгоод их орондоо хүлээж авсан тийм үү. Арай. За тэгсэн чинь одоо ерөнхийлөгч нь ирээд те харилцаагаа засна гэд хөрх юм ингээ найдаад гольфчтай дагуулж ирсэн гэд Трамп ч өөрөө улаан гольфч те Мара-а-Лаго гэдэг чи одоо гольфын бүхэл бүтэн томоо зохицол бүр Флоридад байж гин. За ингээд Трамп талаас засгаж л гольфж авчирж байгаа шүү дээ. Энэ төрийн айлчлалт гольфч ямар араб мараа бүр бүжгэлж үзсэн даалж хэлээ шүү дээ. Даалгадах гал Трамп тэгээд их гоё тэмээнээр авчирсан байх гэж.
ийм гоё тийм харж байсангүй ч гэлээ нэг тийм ярьжсэн. За тэгсэн чинь цагаан ордонд одоо нэг алдарт Oval Office буюу өөрийнхөө төрийн албан оффистой одоо Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын төрийн төлөөлөл ерөнхийлөгчийг хүлээж авч уулзсан. Энэ үеэрээ Трамп бас л нөгөө хурц араншинтай хүн шүү дээ. Араншингаа гаргасан. За та нар гэрлээ унтраа гэснэг бичлэг тавиад заяа. Ерөнхийдөө ингээд ямар нэгэн төрийн энэ дээд хэмжээний уулзалтын үеэр ямар ч нэгдсэн улсын ерөнхийлөгч гэрэл унтраалгаж байгаагүй. Гэрэл унтраалгаад бичлэг тавиад за тэр бичлэг дээр нь 2020 онд Өмнөд Африкт цагаан арьстай фермерүүд амиа алдсан тухай гараад. За тэгээд ингээд одоо би яг бичлэгийн бүтэн төрөө үзэж чадсангүй. Юу гарсныг би ингээд уншнараа ярьж үгүй. Ингээд нэг одоо нэр нь тодорхойгүй буш ч юм уу нэг газар ингээд цагаан ингээд нөгөө нэг юунууд загалмаа гэдэг лөө. Загалмаа ингээд зооцсон. За энэ бол ингээд те эдгээр он жилүүдэд өнгөт арьстай хүмүүсийн гарт амиа алдсан цагаан арьстай фермерүүд юмаа гэдэг нэг юм тэмцэгч эмгтэй ярьж байгаа тэр бичлэгийг үзүүлснээр ерөнхийлөгч рүү ингээд бүр ноцоод заяа. За энэ ноцоод байгаа тухай энэ бүр BBC юу гэж нэрлсэн байна гэхээр бүр энэ BBC-ийн үг шүү заяа. За Африканер групп буюу одоо баруун зүгийн үзэлтэй яг энэ Африкийн улс орнуудын 100-д нохой буюу Ротвейлер нь Дональд Трамп болж хувирлаа гэдэг ийм мэдээ BBC дээр гарцсан байна. Тэгэхээр нэг осондоо баруун зүгийн үзэлтэй одоо тэр Африкийн улс орнуудтай Дональд Трампийн ингээд нөгөө одоо үзэл бодол одоо нэг шугамд ингээд зэрэгцээд байна шүү. Яг өнцөрх үзэл Африканер гэдэг чинь одоо энэ суурьснууд цагаан арьснуудыг Африканер гэдэг. Эднээс нь бас ер нь арьс өнгөний ялгарлалтайгаар алдартай шүү дээ. Энэ чинь одоо Нельсон Мандела гэдэг хүн чинь энэ Өмнөд Африкт гарч ирэхээс өмнө ерөөсөө одоо юуны систем хаваад гэж юу гэдэг вэ? Юу гэдэг лээ? Заав ингээд ямар ч байсан ингээд арьс өнгөний ялгарлалтай. Зүгээр ингээд өнгөт арьстай хар арьстай болон цагаан арьстай хүмүүсийн усуух нь хүртэл тусдаа ингэж байдаг ийм системтэй байсан. Энэ ялгарлан гадуурлах өндөртэй улс тий. За би тэр систем нь юу гэдгийг бодож болохгүй бол олж мэдэхгүй бол санаа апартайд ёо хайж олоо штэ. Үл сүнсгэх гоё бол. Хойлоо. Илийн авч байна. За тэгэхээр ч одоо энэ надад сонирм байл да харьцангуй юм шиг надад санагдаж байна. Америк нэгдсэн улс жишээ нь Израилийн газын одоо газд үлдэж байгаа гэх юм уу одоо энэ дайныг нь бол дэмжиж байгаа гэх юм уу арыг нь ингээд бариад байгаа. За энэс нь бол 50-60 мянган хүн алдсан амиа алдсан байна өдөө хүртэл. Энийг геноцид гэж нэрлээх үү. Тэгсэн мөртлөө за тийм олон биш асуудалтай байж магадгүй. Гэхдээ одоо Өмнөд Африкийн хэдэн хүмүүсийг ингээд ялгарлан гадуурхсан чинь хуулийн дагуу гэж уг нь янз янзын газар тайлбарсан гэдгсэн чинь энэ бол геноцид гэдэг одоо дайраад тэгээд гэсэн юм. Ер нь Өмнөд Африкч өөрөө нөгөө Африкийн бусдад орнуудтайгаа харьцуулахад гэмтэргийн түвшин гарал өндөртэй. Энэ дундаа эзлэх аллагын хувь хэмжээ өндөр байт юм байна. За нэмээд хүн амынх нь 30 гаруй буюу 32% нь ажилгүй ажилгүйдэлтэй ингээд өртөцсөн. За тэгээд одоо баян ядуугийн ялгаа маш их зааг нь өндөр. Тэгээд яг ингээд одоо Дональд Трампын хувьд болохоор цагаан арьснууд зовоод байна гэдэг өнцөг баримтлаад байгаа боловч яг яс юмн дээрээ тэнд өнгөт арьснуудын амьдрал хэцүү байгаад байгаа юм болов уу гэж би бас бодлоо л доо. Окей, яста энэ чинь улс төр гэдэг чинь ядаргаатай хоёр талаар бүгд л алийн ч зөв буруу гэх бол хэлэх боломжгүй. Тийм учраас маш нарийн мэдээллүүдийг нарийн судлах гэх юм олон л харах шаардлагатай болж байдаг тийм. За ямар ч хэлсэн Өмнөд Африк бол маш шинэлэг хэсэг нь бол байгаа. Маш баян буюу тэднээс дандаа цагаан арьснууд нийт хүн амын 7% эзэлдэг мөртлөө нийт газар тариалангийн талбай 70% цагаан арьснууд л эзэмшдэг. Тэгэхээр эн чинь бас нэг ялгар нэлийн байгаад байна тийм. Яг тэгээд уулзалтыг дүгнээд хэлэхэд за ер нь бол Сирил Рамафоса бол ингээд улс төрч хүний хувьар төрийн тэргүүний хувьар бол нэлээд гүрийсэн ер нь бол гэрэл унтраалгаж байгаа загнуулсан л гэж хэлж болох гээд шүү дээ энэ ч одоо зэрлэгүй шүү. Тэгээд ямар ч уулзалтын хувьд гүрийсэн за тэгээд төсөөлж хүлээж байсанчлан Америк нэгдсэн улстай харилцаагаа нөгөө арай тэ уян хатан байлгах гэж зорж ирсэн боловч ерөнхийдөө Трампын хувьд хүлээж авсан байдал нь арай өөр л байлаа л да тийм. За Жүүндагийн айргийн анх өдөр бүрл дэлхийд дахны анхаарлын төд байх юм. Үгүй нэрээ үнэхээр өөрсдөө нэг өдөр 2 3 өөр мэдээгэр ингээ нууцлалтаагаар орж ирээ. Зүгээр өөр хүний нэр агуулгаад байсан ч л баярлаад оронгоо Трамп гэж хэлдэг. Тэр Трамптай холбоотой болж таардаг тийм. Үнэ яг тийм. За дараагийн мэдээлэл рүү оръё. Америк нэгдсэн улсад өчигдөр Аманда Нокс гэдэг нэртэй хайлт 20,000 хайлттайгаар их танил нэр баг ч наа. За сонсчихсан. Би нэг өчигдөр сонслоо. За энэ хүнтэй чинь кино мэн зүгээр домог юм бэ. Түүх нь бол бүр ингээд итгэмээргүй сонь түүх юм ба штэ. За энэ ямар өчтэй вэ гэхээр Meredith Kercher гэдэг англи одоо бүсгүй. За 21 настай байсан юм байна. За Аманда Нокс гэдэг 20 настай бүсгүй. Энэ хоёр Италийн Перуши хотод хамт өрөө хувааж амьдардаг гэх юм уу. Нэг одоо гэрт хамт түрээслээд амьдардаг гэсэн Италид сууж байгаа. За ингээд Meredith Kercher
алуулсан. Нэг өглөө Аманда Нокс найз залуутайгаа найз залуугийн гэртээ хончоод буцаад гэртээ ирсэн чинь нэг л ноото байгааг нь харсан. Өрөөнд төгчтэй байсан гэдэг. За тэгээд цагдаарууд дуудлага өгсөн. За тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь ингэсэн юм байна. Цагдаа нар шууд өөрийг нь харддаг гэсэн Аманда Ноксыг. За ингээд Аманда Нокс эрэхтэн найз залуутайгаа ингээд хүн нас орчоод байхад хажууг өрөөний эмэгтэй нас орчоод байхад найз залуутайгаа үнсэлцээл тэгснэ гаднаа энэ дасгал масгад хийгээл бүр ингээ юу ч болоогүй юм шиг ингээд нэг тийм менежментгээл ингээд байж хахад нь айгүй Италийн цагдаа нарт их ното санагдсан гинэ. За ингээ 2007 онд болсон энэ үйл явдал 2007 оноос болоод Аманда Ноксыг баривчилсан. За баривчлахдаа баг юм одоо харгис одоо ирүүдэн шүүн гэдэг шүү дээ. Ирүүдэн шүүсэн болж тарсан л та. 12 цаг энэ чи өглөө ирээд дараагийн өдрийн байцаалтан дээр очиод маргааш 12 цагаар тасралтгүй байцаасан гэж. Энэ хүн чинь Итали хэл ахгүй. Дүнмэд Италид очиод сурах гэж байгаа. Америк 20 настай энэ охиныг янз янзын юм асуугаад бицээр хагаад шоронд хийсэн. Найз залуудан зүг. За ингэ найз залуу 4 жил шоронд суусан юм байна шүү дээ. 4 жил шоронд суусан. За энэ 2007 онд болсон хэрэг яагаад одоо иргэн сөхөгдөд байгаа гэхээр Аманда Нокс энэ хэргийг сүүлд 2011 онд цагаадсан. Аманда Нокс сүүлд ингэсэн юм. Тухайн үед 2007 онд өөрийнхөө Лүлүүлүмбэ гэдэг юм одоо өөрийнхөө босс ажлын газрын даргыг энэ хэрэгт буруутай гэд буруу хэл хэрэгт одоо буруутгацсан. Өөртөөс нь Италиар ойлгомжгүй бах юмас танаа босс жин байсан юм шиг орж ирсэн юм шүү гэсэн. Тийм баха би харсан баха мэдгүй гэлтгсэн чинь ингээд тэргээд тэгэд нөгөө босс энэ очиод 2-7 хоног бас хорцсон. За ингээд л ерөөсө холио мантан. За ер нь бол энэ байдлаас болоод Аманда Нокс саяг хүртэл 11 онд энэ одоо Meredith Kercher гэдэг энэ бүсгүйг алаагүй тодорхой болсон боловч Итали тэр одоо боссоо хил сэрэгт буруутгасан хэрэгээр бас ял амсаад одоо шүүхийн одоо шүүхт нь одоо ялтаа болоод яваад байсан. Тэгээ нэрээ цагаад гахаар ууг нь бол эргэж очиж 24 оноос нэрээ цагаад гахаар Италийн шүүхт хандсан чинь сая өчигдөрхөн юу нь гарсан юм бэ? Одоо хариу гарсан. Тэгээ нэрээ цагаад гаагүй. Чи бол хилс хэрэгт буруутгасан үнэ гэдэг. За энэ хүнийг одоо гүтгсэн гэдэг. Тийм. Энтэй холбоотой кино үзчихсэн үү? Үзчихсэн. Би ер нь Аманда Ноксын хэргийг бүр анх гарсан үеэс нь хойш дагаад уншаад за тэгээд Холливуудын кино 10 онд илүү 11 онд хийгдсэн санагдаад байна. Hayden Panettiere гэдэг үлээ тийм жижигчин тоглосон. Би бүр одоо нэг Кличкогийн эхнэр штэ. За. Хүн баха. Холж байгаа юм болов. За ямар ч киног нь бол үзчихсэн. За тэгээ үйл явдлуудын би мэдээ. Би бүр найз залуухийн нэрийг санаж байна. Рафаэл Солисито. Тийм мөн. Найз залуу нь Итали залуу. Нүдний шилтэй яг киноныхын дүрэл тод санаад байна л да. Тэгээд кино бол угаасаа яг тухайн үед нөгөө Lifetime билүү нөгөө кабелийн телевизэд зориулсан кино. Одоо кино театрт зориулж гаргаагүй. Тэгээ нөгөө бодит гэмт хэрэгээс хэдүүлсэн кинонуудыг чинь Lifetime-ийн их сайн гаргадаг. За Аманда Ноксыг яг тухайн үед те юу одоо хэвлэлүүд ингээд дагаад шуураад энэ хүн чи одоо нэг өсөндөө өөрөө хэл сэрэгтөө гүтгэгдсэн байх магадлалтай байхад Италид одоо хориод тийм үү Америк нэгдсэн улсын зүгээс яг суллаж авах гэж нэлээд их юм хийжсэн бол би санаал байна л да. За энэ чинь ингэсэн юм байна. Цагдаа нар Итали цагдаа нар юу гэсэн бэхээр эдэнс групп секс хийчихсэн. Тэгж яа тэр нь бүр болоод нүүдх алдсан. Гисэн онл явж ирсэн бүр тийм ингээд таамаглалтаагаар ингээд онл явж хагаад тэгээд бүр ямар ч юм үнслэхгүйгээр ингээд хийсэн болж таарсан. За тэгээд нотлох гэж тэгж оролцсон гэх юм уу нэг баахан алдаа гарсан. За тэгээд ингээд ирүүдэн шүүж явахдаа ойрлж ашигч ял тулгаж тэнгүүтээ алгадаж малгадж ирсэн. Бас ийм асуудал гарсан. За ингээд Америкийн иргэн 20 настай охин Итали зүгээр л гоё Италич нь үнэхээр гоё газартай очих гэж хагаад гинт нэг мэдсэн өглөө ирсэн чинь хажуудлын хүнийг алдсан байсан. Тэгээ өөрөө хэрэгт орооцолтоод хийлч одоо ихтэй хийлэхгүй. За ингээд Аманда Нокс 4 жил шорон сууж байхдаа Итали хэл сураад энэ тухайга бичиж одоо тэмдэглэл хөтөлж эхэлжсэн хожимо кино их хүнс болж ирсэн мөлий. Яаж вэ? Ном болоод кино болоод гарсан баха тий. За тэгээд энэ одоо юу юм бэ? Хин нас алсан тодорхой сүүлд бол тодорхой болсон. Руди Гуэдэ гэдэг хин одоо Заны ясын эргийн эрг гэж улс байдаг. За энэ улсын иргэний одоо ДНХ-гийн шинжилгээгээр энэ тэнд хаасайгүй бэж таарсан. За энэ хүн нь бүр баригдсан байна тийм. Бүр баригдсан. Гэхдээ өөрөө хүлэн зөвшөөрөөгүй юм байлаа. Ямар ч байсан энэ хүн одоо алсан гэдэг нь бол тодорхой болсон. Тэгээд ууг нь бол 15 онд цагаатгсан боловч бүрэн цагаатгах хэмжээгүй. Энэ чинь ингээд Италийн шүүх засаглал одоо юу гэх юм Амандаг эрдэнэ шүүсэн. Тэрнээс нь болоод одоо Патрик Лулумба гэдэг энэ одоо боссыгоо буруугаар Лумумба юм байна. За энэ боссоо буруу одоо ял эрэгт
тулгцсан. Тэрнээсээ бол уучлах гэж харамсаж байгаа болсон ч түүнийг цагаад гаагүй юм байна. Би нөгөө киног хайж үзлээ. 2011 онд гарч ирсэн юм байна. Тэгээд гол дүрд нь тоглосон жүжигчин би нөгөө Кличкогийн эхнэр гэдсэн. Владимир Кличкогийн эхнэр бол мөн биш үү? Байсан юм байна. Салцсан юм байна л да одоо л. За сураа битсэн мэт. Энэ гэхдээ айгүй сонин хэрэгээ өрөөний охин нас барчгаад байхад их сонин үйлдэл гаргасан байдаг. Бас тэр охинтойгоо таардаггүй байсан. Бас хэргийн газраас их сонин юмнууд болсон. Учир нь олдохгүй хэрэгээл гэсэн мэн. Ямар ч гэсэн Аманда одоо энэ Керчерийн аллагт хин энэ одоо Аманда Нокс энэ одоо Meredith Kercher-ийн аллагт бол ямар нэгэн юугаар нотлох баримт бол яалтчгүй холбогдоогүй. Энийг ингээд хөндлөнгийн ажиглагчдыг оруулж ирээд хяналт юм байна. Тэг хөндлөнгийн ажиглагчд оруулж ирж хагаад за энэ бол ерөөсөө тийм батны баталгаагүйгээр одоо яасан байна. Ялт болгосон байна гэдгийг олж илрүүлээд тэгээд одоо шоронгоос гарч ирсэн байл. Тэрс 20 жилийн ялт төлөвлөсөн. Тийм алуурчнын төвлөдийн хийгээр нотлогдсон бол одоо би энэ эмэгтэйд бол одоо нэг тийм эргэлзээд их шаардлагагүй юм биш тий. Би бол яг нэг тийм хийцэн юм шиг надад тийг санагддаг байсан байхгүй юу? Нэг л тийм киноноос гадна би нөгөө яг үйл явдал нь болсны дараа би чи яг телевизэд мэдээ бичдэг байсан. Тэнгүүд яг тэр үед ингээд мэдээг нь уншаал орох үедээ ороод явжсэн л та. Яг энэ нөгөө алуурчны одоо нөгөө Гуэдэ гэдэг энэ залуу алсан болж яг гэвэл яг нас орсон хүний ойр хавьд нь дандаа энэ хүний одоо ДНХ олдсон гэж яриад байгаа. За гэхдээ бол өөрөө хүлийн зөвшөөрөг юм лээ. Тэгээ одоо би мэдгүй би тэр хэрэг тэр нарийн сайн сонсоогүй өчигдөр л одоо олж мэдлээ. За тэгээд ингээд эргээд олон нийтийн анхаарлаас Аманда Нокс эргээд бас хүмүүсийн анхаарлын төвд орж ирээд байгаа юм байна. За хамтран ажиллагчаа танилцуулах юм манай нэвтрүүлэгтээ Wellness-ийг Well Bishop-оос ураатай Well Bishop-ийг маань хамтран ажиллаж байна. За Well Bishop ч нь ер нь айгүй алдартай юм билээ шүү дээ. Одоо алдар тэнгисийн хэрэг 247-гийн гол ивент тэтгэгч юм байлээ. Би нөө тэрнийг үзсүүжээд энэ манайхаар явдаг Well Bishop биш тэгэл бодсон шүү дээ. За Wellness-ийг Well Bishop-оос гэж юу гэсэн үг вэ гэхээр за Wellness гэдэг үг маань өөрөө эрүүл байх, гоо сайхан байх, сайхан арьстай байх гэсэн ийм утгатай үг ээ. Тэгэхээр Well Bishop-оос таны сэтгэл хангалуун амьдралын хэм маягт зориулсан хамгийн эрүүл байх, гоо сайхан байх, тий сайхан арьстай байх ингээд нууцыг дэлгэж байна. Тэгэхээр эрүүл байж өвдөхөөс сэргийлэх, гоо сайхнаа сайхан чигээр нь хадгалах, гялалцсан эрүүл үстэй байх. Энэ арьс чинь айгуу чухал юм. Би нөгөө цайр дутагдаад тэгээд хэлсэн шүү дээ. Цайр ингээд дутагдсан чинь миний ингээд игзийн бүр ингээд нөгөө илүү даамжраад тэгээд бүр цайраа ингээд нэмээд уугаад эхэлсэн чинь гайг болчихж байгаа хгүй. Гэх мэтчлээ ингээд ер нь бол хүний бие махбодод хэрэгтэй юм бол маш хэрэгтэй л гэдэм билээ. За Wellness буюу өөрийнхөө сайн сайхан байдал дээр анхаарч хэн болгоны цээжлэх ёстой вебсайт бол Well Bishop юм байна. За эднийх бол хүс арчилгааны том брэндүүд, эрүүл мэндийн бас брэндүүд байгаа. Арьс арчилгааны брэндүүдийг аль бисний эрхтэйгээр оруулж ирдэг. За танд бас хүргэлтээр хүргэж өгөх ийм одоо вебсайт та эмнэлгүүн ороод бүтээгдэхүүн өөртөө эрхтэй бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг олж мэдж болно. Захиалж худалдаж авах боломжтой. Хүргүүлэх боломжтой тийм. За утасны дугаар нь 7711 7171 7711 7171. За Well Bishop юм байна. Манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. Чи дабаа явсан байсан уу? Дабаа яваагүй шүү дээ. За би мэдээг үргээтэй. За тэгээ. За ингэсэн. За энэ болохоор Kneecap гэдэг нэртэй одоо Ирландын нэг хамтлаг. Бүр энэ тэгтээ бүр хаасаагүй трендэд ороод ирсэн. За би Kneecap гэдэг хамтлаг бол сонсож байгаагүй. Хипхоп хамтлаг юм байна. Сонсоогүй мэн тийм ээ. За яагаад ингэж трендэд ороод ирсэн бэ гэсэн чинь супер улс төрч хамтлаг юм байна л та. Ерөөсөө ингэж дуунууд нь тий одоо тоглолт хийхдээ ингэж арталтаа ингэж дэлгэдэг одоо ингэж мандуулдаг туг далбаа нь хүртэл ингэж улс төрийн утга агуулгатай. Өөрсдөө болохоор Ирландын одоо бүгд найрамдах хипхопчд гэж нэрлэдэг юм байна. За Ирланд хэл дээрээ дуугаа дуулдаг хипхоп одоо урсгалаар уран бүтээлээ тойруулдаг Kneecap хамтлагийн дуучин 27 настай Liam O'G Hynett гэдэг нөхрийг баривчилсан. За яагаад баривчилсан бэ гэхээр Лондон хотын Kentish Town-д болсон 2024 оны 11 сард болсон тоглолтынхаа үеэр энэ нөхөр Hezbollah алан хятагч Hezbollah бүлэглэлийн одоо тугийг одоо далбаа гэх юм уу арталтаа ингээд нөгөө нэг тайзан дээр өлгсөн. Hezbollah бол Ливанаас гаралтай 1982 онд байгуулагдсан алан хятагч бүлэглэл. За Hezbollah өөрсдөө орчуулах юм бол Бурхны нам гэдэг боловч энэ бол алан хятагч зэвсэгт бүлэглэл гэж олон улсад тодорхойлогдсон байдаг ийм нам. Гэсэн чинь яагаад ингээд Ирландын тийм үү харах царайны Ирланд гаралтай энэ ингээд дуучид ямар нэгэн одоо исламын одоо мусульман гаралтай биш байгаа зү. Ирланд гаралтай энэ дуучид одоо яагаад энэ Hezbollah-г дэмжиж байгаа юм бэ гэсэн чинь өөрсдөө нөгөө Ирландынхаа тусгаар тогтнолын төлөө дуугаа дуулдаг. Одоо Ирландын газар нутаг дээр
Хойд Ирландыг британчууд эзэм одоо Британий харьяалт байдгийг ингээд эсэргүүцдэг. За Ирландын хоёр Ирландыг нэгтгэхийг ингээд дэмждэг. Одоо ерөнхийдөө дуугаараа яг иймэрхүү улс төрчсөн ийм мэдээллүүдийг хийдэг ийм хамтлаг. Тэгээд Хизболлог яагаад дэмжиж байгааг би ингээд бас ингээд сайн ойлгосонгүй. Гэхдээ яг одоо би бодвол англо-саксонууд гэж ярьдаг тэднүүсийн одоо бий болгож байгаа дэлхийн дараал эмх цэгц гэх юм уу энийг эсэргүүцэж байгаа нэг хэлбэр юм болов бас тэрийг нь бол үнэхээр сайн тайлж мэдгүй мэн ямар ч гэсэн Ирланд бол умард Ирланд тусгаар тохнох магадaltaй буцаад Ирландаа тусгаар тохнох магадaltaй болчиход байна л да. Яагаад Их Британиг бид нар умар нэгдсэн ван тус гэж нэрлэдэг юм. Яг бол умард Ирланд гэж жижигхэн тэр хэсэг нэгдсэн болохоор тэрийг нь United Kingdom гэж нэрлэдэг. Тэрнээс Great Britain ахгүй тийм. За тэгэд умард Ирланд бол ядуу болсон. Одоо харьцуулшиг болсон. За өмнө нь бол Ирланд гэдэг тусгаар улс нь бол ядуу байсан бол өнөөдөр Ирланд Европын хамгийн баян улс болчих. Ерөөсөө хамгийн том Facebook, Google гэх том технологи Америкийн компаниуд Ирланд суурьтай, Ирландд очиж суурьтай. За тэгэд нэг хүн ногдох дотоодын нэгдвэд хүн энэ татврын бодлогын хүчээр $100,000 төгссөн. Гарц бүр ингээд тасархай баян болсон. Хажууд нь Умард Ирланд гэдэг энэ Английн, Их Британий бүрэлдэхүүнд нь байдаг улс нь нэг хүн ногдох нь англичуудаасаа боох $28,000-$30,000 буюу тэнгэр газар шиг ялгаад болсон. Тэнгүүд буцаад одоо Умард Ирландууд Их Британий нэг энэ одоо хэсэг байх ямар хэрэгтэй юм бэ? Буцаад нэгдүүл яасан. Эдийн засгийн боломжтой болсон юм шүү гэд магадлал тун их гэж ярьдаг. За Шотланд ч магадгүй тусгаарлаж магадгүй гэж одоо ярьж байгаа. Яг тэгэхээр Brexit буюу Британь ч Европоос тусгаарлсан чинь Европын холбооноос эдийн засгийн одоо нэг холдоод эхэлсэн. Нэг иймэрхүү асуудлууд бас болоод байгаа юм тий. Brexit-д буцалж явах үе Шотландууд ч бүх нийтийн санал асуулга яваад харамсалтай дэмжигдээгүй санагдаад. Маш ойрхоноор одоо зөвсөн Шотландууд бол Их Британд бол үлдэх саналаа өгсөн. Тийм түүхэн боломж гарч хин блэ нэг эмхтэй хүн байсан да. Тухайн үед тэрсэн байна. Тийм. Нэг эмхтэй ерөөсөө. Өнөөдөр ч одоо яац юм бэ ерөөсөө. Хинч хинэж юу вэ? Хоёр нас. За одоо юу ярих вэ? Хоёулын одоо дунд нэг дагахтай цайлттай санаж байгаа юм алга юу вэ? А Никола Сторжен юм байна яг Шотландын талаас юм байна те. За дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл би юу? Өчиг. Би юм. Яг уу. За Японд л бүгд очно. Тэгээ Шинжиро Коизуми гэдэг хайлт 50,000 хайлттайгаар Японд өчигдөр бол тэргүүлж исэн хаагдсан. Шинжиро Коизуми гэхэр нэр орж ирж гинөө. Орж ирж байна. Ничиро Коизуми гэдэг нэр орж ирж байна. Жоничиро Коизуми гэдэг 2001-ээс 2006 онд Японы ерөнхий сайд 5 жил ажилласан. За Япон гэдэг их сонин улс төртэй газар шүү дээ. Ерөөсөө л 1 жил болоод 2 жил болоод ерөнхий сайд ногцорч идэг. Ерөнхий сайд нь баг ингээл гутал сэлж байгаа, ойм сэлж байгаа юм шиг л ингээд солигдчихлээдэг. Харин Жоничиро Коизуми 5 жил ерөнхий сайд хийсэн түүхэн 6 дахь дэд амжилт юм байна. Хамгийн удаан ерөнхий сайд хийсэн одоо хүмүүсийн донд ордог. За энэ Жоничиро Коизуми бол түүний аав. Өөрөөр хэлбэл төрсөн хүүн ийхүү одоо юу болж байгаа юм сайд болж байгаа юм. За бид нар өчигдөр урж өдрийн тоодоо боксер ярьж илөө. Ето гэдэг нэг хөдөө аж ахуйн сайд нөөд ч огцорцсон. Яхөө тэр тэгнэ. Япон шиг улсад гарснаа. Би ч ер нь будаа авч байгаагүй л дээ. Будаа хийдэг. Будаа хийдэг. Өөрөө сайд хүн штэ тий. Будаа би будаа авч намайг дэмжигч зөндөө будаа надад өгдөг. Би зарыг гэж бодож байгаа. Бүр тийм мэдрэмжгүй маац тий. За тэгэхээр Шинжиро Коизуми түүний одоо оронд хөдөө аж ахуйн сайд болж байгаа юм байна. Японд. За тэгэхээр Шинжиро Коизумид бол маш хэцүү одоо даалгавар бол ногдож байгаа. Тэр бол будааны үнийг булгах. За Японд ч одоо будаа бүр галзуурсан байгаа юм билээ шүү дээ. Хөөхий Япон иргэд ч солонгос молонгос очихдоо будаа аваад буцаж байгаа. Яхөө хитөө 1 кг 20,000 гэж юу гэсэн юм бэ? Хилт авсан чинь цүнхээр нь дөрөн будаа байж ижтэй. За тэгээ Шинжиро Коизуми ийхүү сайд болсноор Коизумигийн гэр бүлийнхэн 4 дахь үе дараалж сайдаар тодорч байгаа гэр бүл болж байгаа юм байна. 4 дахь үе. Жоничиро Коизуми ерөнхий сайд байсан. Түүний аавнаас энэ одоо кабинетэд ерөнхий сайдын засгийн газарт байсан юм байлээ. Түүний өвөө нь одоо Жоничиро Коизуми өвөө нь бас засгийн газарт бас байсан. За одоо юу дайны үеэр Жунио Коизуми гэдэг нь бол дайны одоо юу байсан юм бэ? Одоо батлан хамгаалахын сайд гэх юм уу? Директор жанерал гэж байсан аль башижсэн юм. Харин түүний аав Коизуми Матажиро гэдэг нь одоо холбоо харилцаа холбооны сайд хийжсэн. Ийхүү 4 дахь үедээ энэ Коизумигийн гэр бүлийн сайд болж дараалж.
эмэгтэйчүүдтэй хандаад хэлэхэд улс төрч гэхэд тун дажгүй залуу шүү. Тийм манайхан бас харуул хараарэ. За тэгээ аавын би боддог гэсэн нүдэрээ энэс айгу гоё хүн байсан. Одоо амьд байд юм болов? Койсуми амьд юм лээ. 83 нас тэгээд би өчигдөр сонирхсон. За тэгээд Жанжиро Койсуми бол 2009 онд улс төрөөс л гарсан. Тэгээд юугаар алдартай гэхээр манай аавд гэж ярьдаг гэсэн их тийм цэвэрхэн царайтай бүр царайлаг тийм залуу. Тэгсэн чинь хүүнд бүр илүү тийм царайлаг гинэ хүмүүст та энэ Шинжиро Койсумигийн шин сайд одоо сайдаас гаргах чинь бас нэг нөрөл юм байдаг юм. Ямар царайлаг сайдтай гэж бас нэгэн төрлийн юу юм шүү. Гойсэлм Шинжиро Койсумигийн залуугийн царайг харах гад хайгаад байгаа юм. Яалтчгүй царайлаг залуу байна. Кино жүжигчин шиг л харагдчихэв. За хонгор зүйл яндан жамс гоё огцруулах юм а гинэ. Үнэ Японы нэрээр яг энэ тал дээрээ бүр нэг дэлхийн нийтийн юм байна л да тий. Байж байгаа хүмүүжчих нь бас жоохон хэцүү. Хоёлаа нэг даваа унших удаа хөө. За тэгээ. За манай нэвтрүүлгийг панкреатинтай байхад хооллос бүү татгал зураатай. Панкреатин дэмжин ажиллаж байна. Та хүссэн хоолоо идмээр авч гиз тань дүүрээд ходоод тань хямраад байгаа юм биш үз. Нойр булчирхайн, цочмог үргэлжлэлтэй болон өвдөл цөөртөө үедч панкреатин танд туслана. Шинжлэгдсэн савлгаатай шингээлтэн сайн панкреатиныг та өөрт ойрхон бүх хэмжээний сангуудаас худалдан авах боломжтой. Утасны дугаар нь 7733 77 тэгдэг 33 11 юм байна. 77 тэгдэг 33 11. За 80 54 33 11. Манай нэвтрүүлэгтээ панкреатин дэмжиж ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээллийг гялс. За тэгээ. Хамгийн гол мэдээлэл. Хамгийн гол мэдээлэл чи өнөөдөр сэдв тэгээ өгсөн байсан шүү дээ. За ингэсэн. За одоо бит хоёр өмнө нь ярьсан нэг илүү 2 сард ярьсан юм а. Энэ одоо жоохон ярихад ингээ ам чивэлмэргүй миний хүмүүжил зөвшөөрөхгүй байна. Гулгаад байдаг сэдв. За бит хоёр яг ингээд яриад жаахан бүр комментар нэлээд загнуулсан хаа газрын бузар булаа юм чирж авчирч ярьлаа гэхэд 1000 гаруй эрэгтэйтэй 12 цагийн дотор унтсан нэг эмэгтэй гэж нэг одоо бүр ингээд баг чаленж маркийн юм гаргасан. Bonnie Blue гэдэг одоо насанд хүрэгчдийн контентын од гэж нэрлэгдээд байгаа шүү дээ. Чи бүр яг тийм одоо гоё шинжтэй яваад байгаа байхгүй юу? Тийм. Сонин үзүүлэлтэрээ тий. Тийм. Тэр бүр ингээд за тэр бүсгүй одоо тэр 1700 1057 илүү 67 үнэтэй ингээд дотн харилцаанд орсон бичлэгээ OnlyFans дээрээ тавиад OnlyFans дээр 2 саяын Bonnie гэдэг нэртэй гинэ. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр сарда 2 сая доллар OnlyFans-ээс олдсон юм байна л та. Харин тийм. За одоо тэгээд тэр мөрөнд дүүрч би OnlyFans-ийг рекламдаг угаасаа манай зөвшөөрдөггүй шүү заяа. За гисэн чинь энэ бүсгүй яагаад тренд дээр дахиад орж ирсэн бэ гэхээр би тренд дээр нэр нь ороод ирсэн бахад энэ одоо юу хийж үг гэх айгуу дург орсож чинь аривчлагдсан гинэ. Йоо. 5 гаргийн орон нутгийн цагаар 5 гаргийн 16 цагийн үед одоо Bonnie-гийн өөрийнх нь Instagram дээрээс их чинь. За манай Bonnie ингээд одоо баривчлагдлаа. Тэгээд яг одоогоор бид нар юу болсон юм мэдэхгүй байгаа боловч одоо нэг эрэгтэй хамт баривчлагдсан. Удахгүй тодорхой мэдээллүүдийг өгөх болно гэдэг ийм одоо пост оруулсан. Үүнээс хойш одоо Bonnie Blue гэдэг одоо энэ бүсгүй яг яасан мэддэхгүй ингээд байгаад байгаа юм л та. Би одоо Британий Daily Star-ыг хараа сууж нэг найрлагч зураг өгч нэг тийм баривчлагдж байгаа юм шиг бичлээ. Үгүй энэ нөгөө тийм манай найрлагч өөр гоё тийм тачаама зураг хэлж байна. Тэр инээсээс шүү дээ. За ямар ч Bonnie Blue бол одоо оны ихээр 1000 гаруй эрэгтэй гэдэг нэртэй нэр нь холбогдоод байсан энэ бүсгүй бол одоо баривчлагдсан гол нь яагаад вэ гэдэг нь магадгүй өнөөдөр боодох нь бас тий шүрхий байна. Магадгүй шиг тодорхой болох юм шиг байна. Их нууцлаг юм байна тий. Ямар ч байсан баривчлагдсан. Би одоо бол бас нэр шууд бодож яасан юм бол юунд оролцолч. Тий би бас айгуу дургу нэрлэн дарж үзсэн. Энэ юу хийч вэ гэдэг. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай экологийн цагдаагийн алба хамтран ажиллаа. За мөн Wellness-ийг Well Bee Shop-оос өрөөд Well Bee Shop-ийг маань хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимдүүд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.